За иргэний хууль бол манай Монгол улсын амны эрх зүйн харилцааг зохицуулдаг суурь хууль, маш том хууль. Тэгэхээр иргэний хуулийн хэрэгжилтэнд дүгнэлт хийхин ажлын хэсгийн хүрээнд 42 судлаач эрдэмтэд дээд шүүхийн шүүгч нартай хамтарч энэ ажлыг гүйцэтгсэн эцсийн тайлангаа гаргаад байна. Нийт иргэний хуулийн 30% буюу 114 зүйл заалт дээр хэрэгжилтийн үнэлгээг хийгээд байна. За үнийгээ эрдэмтэн судлаачид салбарынхантайгаа хамтарч олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж бас дэлгэрэнгүй хилцэхээр төлөвлөж ажиллаж байна. Хүний эрх бол бүхий л харилцаан дээр суурь зарчим болж орж ирдэг. Иргэний хуулийн хувьд бол бидний харж байгаагаар гэрээний эрх зүй, за тэр ялангуяа мөн өмчийн харилцаан дээр дуусаагүй барилгын барьцааны харилцаа гэдэг ийм суурь асуудлууд байдаг. Энээс улбаалан амьдралд хэрэгжихдээ иргэдийн хувьд хууль эрх зүйн зохицуулалт нь дутмаг байгаагаас хохирдог, эсвэл ойлгомжгүй байдал үүсдэг, шүүхтэр очиж шийдэгдэх гэсэн асуудлууд байгаа учраас энэ чиглэлийг бид бас иргэдийнхаа амьдралд яг энэ иргэний хууль маань хэрэгжихдээ юун дээрээ болж ийн болохгүй байх гэдгийг бас гаргаж ирэх зорилго нь байсан. Ер нь манай иргэний хуулийн хэрэгжилтийг бас сайн харах нэг шаардлага бол бид арилжааны хуулийг сая засгийн газраас улсын хурлд өргөн мэдүүлсэн. Арилжааны бизнес to бизнес харилцааг зохицуулах энэ хуулийн концепцийн хувьд иргэний хууль тэгвэл ямар үүрэгтэй оролцох ёстой вэ? Дуал систем буюу зэрэгцээ оршихоор явах уу? Эсвэл аль нэг нь илүү давуу эрхтэйгээр байх уу гэх мэтчлэн онлын түвшний бас судалгаа мэтгэлцээ бидний хүлээж байгаа. Тэгэхээр энэ чиглэлээр мөн ерөнхий ангийн хувьд бол хуулийн этгээдийн ангиллаас ахуулаад бидний хувьд эдийн засгийн суурь болж байгаа энэ харилцааг зохицуулах зохицуултыг хамгийн зөв оновчтой байдлаар явуулахад хууль хэрэгжилтийн асуудал дээр байна уу, эсвэл наривчин зохицуулах ёстой байна уу гэдэг дээр бол анхаарч ажилласан. Энэ үр дүнгээ удахгүй эрдэм шинжилгээний хурлаараа та бүхэндээ танилцуулах болно.